За ингээд кино задлангийн 61 дахь дугаарыг эхэлж байна. Энэ удаагийн дугаартаа та бүхэндээ Walt Disney анимашны бүтээсэн Frozen хүүхэлдэйн киноны 2 дахь ангийг та бүхэндээ танилцуулж байна. За 2013 онд нэг дахь анги гарсан. За 2019 он өнгөрөх онд гарсан энэ хүү кино маань 2 дахь анги болон үргэлжлэн гарч байгаамаа. 6 жилийн дараа үйл явдлыг та бүхэндээ харуулсан. За тэгээд уг киног яагаад үзэх болсон бэ гэж шалтгаан гэвэл өмнөх анги дээр нууцлаг хэвээр үлдсэн. За Элсагийн тэр хүчин ямар учиртай. За Анна яагаад хүчгүй жирийн нэгэн хүүхэд болж төрсэн. За эцгийнх нь яаж яваад живсэн гэх мэтчлэн энэхүү асуултуудаа хариулт авах болно. Тийм учраас та бүхэн үзээрийг зөвлөе хэрэг үзэгвэл. За тэгээд дээр нь мөн өмнөх анги дээр ажилласан найруулагч, жүжигчин, дуу оруулагч, продюсер, хөгжмийн зохиолч гэд бүгд яг тэр бүрэлдэхүүнээр энэхүү анги дээр бүрэн бүрэлдэхүүнээр орж иж ажилласан байгаа. За ингээд кино руу орцгоё. Сонирхолтой Frozen хэмээх хүүхэлдэйн кино маань анх Ханс Кристиан Андерсны цацсан хатан үлгэрийн Элса Анна хэмээх эгчдүү хоёроос сэтгүүлсэн бүтээл юм байна. За 2014 оны 3 дугаар сард Frozen кино үргэлжлэн хийгдэх талаар продюсер Питер Дэллээс ингээд хүмүүс асуухад өмнөх анги дээр ажилласан 2 найруулагчийг бол үнэхээр сайн гар нээлж чаддгаа. Тиймээс бид шинэ төсөлд хамтдаа боловсруулна гэдэг итгэлтэй байна гэсэн тийм хариу өгсөн. За гэхдээ яг санааны талаар боцсон юм алгаа гэж ярилцлага гарч ирсэн. 2014 оны 5 сард буюу дахиад сарын дараа Disney компани гүйцэтгэх захирал Bob Iger нэг ярилцлаганд ингэж хэлсэн байдаг. Disney одоо цуврал кино бий болохын тулд хүчээр түүх зохиох ёсгүй гэж ярьж ирсэн билээ. Хэрэг хүчээр түүх зохиох юм бол анхны кино шиг тийм сайн бүтээлийг нь үнгүүдүүлэх эрсдэлтэй гэж ярилцлага өгч ирсэн билээ. Frozen кино нь бол Аратны хаан арсан шиг хүмүүсийн зүрх сэтгэлд үрд мөхөд дурсагдах сайхан бүтээл болно гэдэгт итгэлтэй байгаа илэрхийлээд үүнийгээ балмааргүй байна гэж хэлсэн. За энэ юу гэж нэг бол 2 дугаар ангийг хийхгүй гэж дурдж ирсэн. Цаашаа дахиад сарын дараа буюу 2014 оны 6 сард анхны ангийг найруулсан Chris Beck, Jennifer Lee хоёр бол одоо Frozen Fever хэмээх богино хэмжээний кинон дээр ажиллаж байхдаа тухайн дөрүүдээ маш ихээр санаж санагдсан юм байна. Ингээд тэд 2014 оны 11 сард хоёр найруулагч маань продюсертайгаа хамтраад Arendelle ертөнц ингээд хараахан дуусах болоогүй гэж ярилцаад үргэлжлүүлэн хийх боломжийн талаар нэлээх ярилцсан юм байна. Найруулагч Chris Beck хэлэхдээ ингэж ярьж байсан. Бидний нэн тэргүүний зорилго бол киноны төгсгөлд Анна болон Элса хоёрыг сэтгэл хангалуун үлдээхэ гэж ярьж байсан. За тэгээд энэ юу хэлж байгаа нэхэр Анна хатан хаан болчихно. Элса өөрийнхөө амьдралаар чөлөөттэй тэр байгальд амьдрах энэ хүү нөхцөлийг бий болгох нэн тэргүүний зорилт байна гэж үзээд дараагийн 5 жил кино баг маань энэ хүү агуулга гаргахын тулд тасралтгүй шаргуу ажиллажээ. Тэгээд 2015 оны 3 сарын 12-нд Сан Франциско хотод болсон Disney-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал дээр CCO буюу CEO гэдэг шиг Chief Creative Officer буюу одоо бүтээл хариуцсан захирал John Lasseter нэгэн зарласан. Тэр нь юу гэж нэг бол Frozen 2-ын бүрэн хэмжээний цуврал дээр өмнөх нь найруулсан 2 найруулагч маань ажиллаж байгаа талаар зарласан. За ингэж явсаар Frozen 2 киноны трейлер маань 2019 оны 6 сарын 11-нд Annie Awards дээр танилцуулагдсан. Тэгээд хамгийн анхны трейлер гарснаас 24 цагийн хугацаан дотор 116 сая удаа үзсэн ба энэ нь бол 2019 оны хамгийн их үзсэн анимашн киноны трейлерийн төрөлд бол 2 дугаар байранд орсон. За нэгт бол Lion King орж идэг. За тэгээд уг кино маань дэлхийд даяар нийтдээ 140 брэндтэй хамтран сурчлагаа хийсэн байна. Ер нь киноны орлогоос гадна энэ франчайзи орлого гэдэг бол асар их мөнгө эргэлддэг. 2019 оны 11 сарын 7-нд Hollywood-ийн Dolby Theatre-т анх нээлттэй хийн. Үүнээс хойш дэлхийд даяар Frozen 2 кино маань нээлттэй хийсэн. Киноны өнгө дүрсний хөдөлгөөн хөгжим зэрэг бол кино шүүмжлэгчд бол маш магтан ярьж байсан. Ерөнхийдөө бол эерэг үнэлгээ авсан. Frozen киноны 2 дугаар анги дээр дөрүүдийн хувцсыг бол маш сайхан хийж өгсөн, маш гоё гаргаж өгсөн. Та бүхэн дүрснээс харж байна. Энэ хувцсан дээр байгаа чимэглэл, шигтгэн энтриг бол бодит байдалтай маш ойрхоноор ийм сайн дүрслэн гаргасан байдаг. Бараг энэ утас, ойдлол, хатгамал зэрэг нь бол тод томрон харагдаж байна. За тэгээд анзааруул баггүй хугацаа өнгөрсөн гэдэг бол кинон дээр бол нэлээд сайн гаргасан. Яаж нэхэр анхны кинон дээр бол Анна ийм байсан байна. За 2 дугаар анги дээр бол 6 жилийн дараа бол нүднийхэн доогуур ийм хүрээ суусан байгааг харж байна. Энэ бол юу хэлж байна гэхээр дөрүүд маань бас цаг хугацаатай хан том болж байна гэдгийг илэрхийлсэн гэсэн үг. За ингээд өмнө нь бол Disney-ийн Moana-гийн кинон дээр Quicksilver хэмээх програмыг ашиглаж байсан. Энэ яадаг вэ? Үсний дээр намраа хийсэлтийг бол маш сайн гаргадаг кинон байна. Үүнийгээ уг кинон дээр ашиглая гэж байсан боловч болоод дахин шинэ програм өгч байсан. За энэ програмын нэр бол Beats нэртэй програм юм байна. Нөхөө програмын тусламжтайгаар Аннагийн энэ үсэрч гүүж харайж явахад энэ үсний хөдөлгөөнийг бол илүү тийм хурдан ширхэг болгоно илүү намжиж гаргахаар бүтээсэн байна. 2013 онд гарсан эхний ангиас 2 дахь анги маань бол дүрслэл болон дөрүүдийн энэ нарийн
гитал, нүд ам үс гизэг зэргүүд бол илүү тод томроо сайн харуулсан. Кинон дээр Gale гэж нэрлэгдсэн энэ салхины элементийг гаргахтаа бол аниматорууд маань өөрсдөө ийм бодит skydiving хийдэг ийм төхөөрөмж идэг, доороос нь хүчтэй даралтаар үлээж хүний дээш хөөрөдөг. Энэ төхөөрөмж нь орж бүр ингэж ямар ч жоохон мэдрэмж төрдөг энэ филингийг аваад дараа нь үүнийг кинон дээр анимашн болгож болгосон байгаа. За мөн кинонд доороос нь жүжигчдийн бүгд л яг давхар киноныхаа дуунуудыг дуулсан байгаа. Та бүхэн тухайн дуунуудыг боддоор амьдаар дуулж явах үеийн зургуудыг харж байна. За дүрснээс та бүхэн behind the scene буюу кино хийж явах явцын зарим төгсүүдийг харж байна. Энд бол storyboard-ийн хурал болж байна. Storyboard-ыг нэг бүрчлэн ярилцж байна. Точныг гэвэл одоо Elsa нөгөө далаараа гүйж ордог хэсгийн storyboard дээр бүр деталь ажиллаж байгаа харагдана. Энэ зураач нартайгаа хамт кино задлангийн өмнөх дугаарууд дээр бид үрдчихсэн storyboard яг таг нарийн гарсны дараа л анимашн хийгдэж эхэлдэг гэж. Frozen 2 дээр бол нэг шинэ элемент орж ирсэн. Энэ бол одоо галын бурхан буюу одоо галыг илэрхийлдэг элемент буюу энэ нь бол нэг юм хөөрхөн хөөрдөм жижигхэн гүрэл байдаг. Та хүн түүнийг анхны бүтээж байгаа concept art буюу зургуудыг харж байна. Кинон дээр ороогүй нэг элемент бол Elsa Anna хоёрын аав, ээж хоёрын бага ахуй цагтаа ингэж танилцаад салхины бурхантай буюу энэ салхины элементтэй тоглож байгаа хэсгийн дүрс гардаг. Blu-ray, DVD дээр нэмэлтээр орсон дүрсийг та бүхэн харж байна. Энэ бол кинон дээр байх дараагүй гэсэн үг. Кинон дээр Rider хэмээх нэгэн шинэ дүр гардаг. Энэ нь бол одоо Kristoffтай найзалж цаа багуутай дотн хөрсөн залуугийн тухаардаг. Энэ дүр маань бол Chris Pratt найруулагч маань хүүгийн нэрээр нэрлсэн ийм дүр юм байна. Энийг бол хүүдээ зориулж гаргасан гэсэн үг. 2014 онд бол түүний хүү бол автын ёслоор бурхан болсон. Тэгээ хүүдээ зориулсан дүрийг бол кинонд ингэж шингэн өнгөлсөн байна. Магадгүй бол зүс царай ч гэсэн хүүтэй жоохон төстэйж магадгүй. Киноны постерээр Олопийн дүр нэг ийм аль бүтцийн поз аван гарсан байдаг. Үүнийг бол зарим хүмүүс бол Marilyn Monroe-гийн Oceans-ийн хормон дэрвж байгаа зураг байдаг. Үүнтэй адилхан байна гэж бас ярьж байсан. Хөгжилтэй цасан хүмүүс маань бас ингэж үйлдэл үзүүлээд тэрнгүүрээ тавар таалгадаг үзэгдэл киноны ихэнд гардаг. Тэгээд энэ тавар таалгаж явах явцдаа Олоп маань энэ цайзын дүрт хувирдаг. За энэ нь бол цаагаараа Disney-гийн тэр нөгөө нэг Cinderella цайзыг бол илэрхийлээд амжиж гин гэж хүмүүс ярьжсэн. Бас нөгөө төгөөр Mickey Mouse-ийн дүрийг гаргадаг. Энэ таалгаж явахдаа энэ юу хэлж байна гэхээр цаагаараа бас энэ Disney-гийн үндсэн энэ брендингийг бас сурчлаад харуулад байна гэж яригдчихсэн. За та бүхэн анзаарсан бол киноны дүрсэн дээр Elsa, тэгээ Anna найз залуу, цаабуг, цасан хүн энэ тав маань нөгөө нэг гайхамшигт ойны учрыг болохоор ингээ аян замд явдаг. Тэгэхээр замд нь нөгөө нэг анх 1-р анги дээр Elsa-гийн байгуулсан мөсөн цайз нь харагддаг. Энийг бас эвдрээгүй тэр чигээрээ байгаа шүү гэдгийг нь 2-р анги дээр бас чимх дурдаад өнгөрч байгаамаа. Тэр арын бэкграунд дээр нь харагдаж байна. Ингээ та бүхэн дүрснээс киноны хөгжмийг симфони оркестр бичиж байгаа дүрсийг харж байна. Мөн дээр нь олонний хоолойг дуулж байгаа хэсгүүдийг харж байна. Дэлхийд ихнээс нийтдээ 1 тэрбум 450 сая $400 цуглуулж чадсан ба энэ бол нээлттэйсэн даруйдаа 358 сая $400 олж бүх цагийн үеийн нээлттэй хийх үеэрээ хамгийн их орлого цуглуулсан анимашн хүүхэлдэйн киноны төрлийг бол тэргүүлсэн. Хараатны хаан Арслан маань бол $245 сая $4 ордог. Гуравт нь тоглоомын түүх 4 $244 сая ордог. За ингээд киноны нээлттэй үеэрээ хамгийн их ашиг орлого олсон киног шалгуулахдаа Баасан гаригийн оройноос Ням гаригийн орой хүртэл энэхүү 3 хоногийн орлогуудыг жагсаан цуглуулдаг. За энэ юу гэж нэхэр 5 дахь хагас сайн, бүтэн сайн энэ 3 өдөр бол нээлтийн 3 хоног гэж ярьдаг. Энэгээр ирэмбэлж ранклдаг байна. Бас нэг баримт гэвэл бүх цагийн нийт олсон орлогоор анимашнууд хоёрт орсон. Түрүү би дээр юу дурдсан бэхээр нээлтийн 3 хоногтой олсон орлогыг дурдсан шүү. За тэгээ нэгт нь бол 2019 онд гарсан Lion King 1 тэрбум 650 сая $4 орсон байдаг. За хоёрт нь бол бидний ярьж байгаа Frozen-ы 2 дугаар анги. За 3 дугаар байранд нэг сонирхолтой. Frozen-ы 1 дугаар анги маань 1 тэрбум 270 сая $4 орсон байна. Тэгэхээр энэ бол 2 анги маань хоёулаа юм өндөр ашиг орлоготой байж. Тэгээ цаашлаад 92 дугаар удаагийн Oscar буюу Academy Awards-та Into the Unknown дугаар бол Best Original Song нэмнэст бол нэр дэвшсэн. Гэвч одоо энэхүү шагналыг бол Rocketman киноны Love Me Again дуу авсан. За ингээд та бүхэнд киноны үйл явдлыг маш товчхоноор ярьж баг зэргийн спойлер орсон байгаа. За тэгээд Arendelle-ийн хаан Agner ингээд өөрийнхөө хоёр охин Elsa болон Anna-д багийнхаа түүхийг ярьждаг. Тэр түүх нь юу гэж нэхэр өөрийнхөө хөрш улсдаа Arendelle-ийн одоо ингээд далан барьж өгдөг. Тэр далангийн барьж өгөх төлөөлөлс өгчээ хоорондоо хоёр улс гинтхэн байлцдаг. Тэгээд юу болсон мэддэхгүй Агнер хаан ухаалтсан байдаг. Хин нэгэн түүний сэрхт нь Алидийн нутагт нь авчираад тавьсан байдаг. За тэгээд тэр энэ үйл явдлын дараа тэрхүү иж эдийн ойныхын сүнснүүд нь алга болгоод битүү өтгөн манд хучигдаад хинч дотроос нь гарах болон орж чадахгүй тийм нөхцөл байдал үүснэ. Хоёр охиндоо ярьж өгснөөр кино хэлж байгаа. За өмнөх ангиас нэлээд хэдэн жилийн дараа амар тайван амьдралтай Arendelle улсын нэгэн шөнө Elsa хачирхалтай дуу хоолой сонсгоогоо тухайн шөнө Arendelle хаант усад хачирхалтай зүйлс болоо бүх хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэдэг. Энэ үеэр тороолууд гарч ирээд хаант усад өнгөрсөн үеийг нь үннийг олж мэд зөв шийдэлд оруулах ёстой тийм
асуудал байгааг хэлдэг. За тэгээд энэхүү асуудал уу юу Элсагийн сонсогдоод байгаа тэрхүү дуу хоолойны араас Анна, Кристоф, Олаф за Кристофийн цаабуг энэ тав үнийг болохоор ингээд аян замд гардгаар киноны адал явдлыг хэлдэг. Ингээд та бүхэнд Frozen-ы найруулагчдыг танилцуулъя. Ер нь бол ганцаараа биш хоёр хүн хамтран найруулсан байгаа. За эхний найруулагч бол Chris Beck. За тэрээр бол 1958 оны 20 дугаар сарын 24-нд төрсөн бөгөөд өмнө нь бол одоо тэрээр Little Mermaid, за Tarzan, Pocahontas, Home on the Range зэрэг алдартай бүтээлүүд дээр бол ажиллаж исэн юм байна. За 2004 оноос хойш Sony Pictures Animation-тэй хамтарч ажиллаж байгаад 2007 онд Up Animation дээр хүртэл ажилласан юм байна. За ингэж явж исэн чинь 2008 онд түүний найз John Lasseter ятгасаар гад Walt Disney Animation Studio руу хариуцсан юм байна. John Lasseter бол одоо Pixar-ийн эцгүүдийн нэг. 2008 оны 9 сард John Lasseter 3 киног санаа дэвшүүлсэн юм. Нэг нь болохоор одоо Цасан хатан буюу 1845 онд анх бичигдсэн энэхүү зохиол санаа авч энэхүү кино хийгдэх болсноор энэ ажил явагцаад 2011 оны 19 сард Alpine Store Frozen нэртэйгээр гарын хэмээн зарлагдж байсан. Энэхүү Chris Beck найруулагч маань бол одоо ингээд Academy Awards, за мөн Annie Awards, BAFTA Awards-аар анимашн төрлөөр шагнал авч ирсэн ийм авьяаслаг хүн байх нэ. За дараагийн найруулагч бол Jennifer Michelle Lee гэж энэ хүн байна. Тэр 1971 оны 10 сарын 22-нд төрсөн. Тэгээ Walt Disney Animation-ы CCO гэж ярьдаг те бид нэр Chief Creative Officer бүтээл хариуцсан захирлаар ажилладаг. Тэрээр бол Америкт хамгийн жижиг мужи гэж ордог, одоо монголоор бол говьсөнбөр гэсэн. Rhode Island мужийн Barrington нэмэх жижиг хотод төрсөн. Ер нь бол түүний үндсэн мэргэжил англи багш мэргэжлээс. За тэгээд цаашаа 2005 онд Колумбик сургууль кино урлагийн хөтөлбөрийн анги дүүргэсэн юм байна. Түүний гар бие оролцсон хийсэн кинонууд бол Suitcase Ralph, Zootopia зэрэг кинонуудыг бол бид сайн мэднэ. За тэгээд box office-оос нийт орлого нь 1 тэрбум $1 давсан бүтээлд оролцсон анхны эмэгтэй найруулагчаар шалгарсан. Мөн л Chris Beck найруулагчтай адилхан Oscar, Annie Awards, BAFTA Awards-аас шагнал өгч ирсэн ийм мундаг найруулагч байна. За ингээд та хүн бол Frozen киноны 1-р ангийн Let It Go дууны талаар бас нэг цугс дурдъя гэж бодлоо. Энэ дууг бол мэдгүй юм бол маш цөөхөө. 2013 онд Frozen киноны дуу нь Billboard Hot 100 chart-д бол 5 дугаар байранд бичигдэж байсан. За тэгээд дууны зохиолчор нь эхнэр нөхөр Lopez нар ажилласан. Тэгээд Elsa-гийн дүр дуу оруулсан жүжигчин Idina Menzel бол одоо энэ дууг нь бас дуулсан. За тэгээд түүний дуулсан хамгийн анхны соло дуу нь Billboard Hot 100 chart-ын шилдэг арга багтсан. 2014 он гэхэд 3.37 сая хувь зарагдаж хамгийн их борлуулалттай 9 дэх дуу болсон. Ер нь бол түүхэндээ. За тэгээд 44 орны хэл дээр дуулагдсан. Киноны хаалтын үеэр pop хөлбөрөөр танилцуулагдсан бөгөөд дуучин Demi Lovato бол дуулсан. Original хөлбөрийг бол одоогийн байдлаар YouTube дээр 1 тэрбум 900 сая удаа сонссон бол Demi Lovato-гийн дуусан хөлбөрийг бол 586 сая удаа сонссон байдаг юм байна. За ингээд дашрын тусгад киноны дууны үг нь бол Элсагийн дүрийг тодорхойлоход бол маш чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хэлээ. Киноны найруулагчид бол анхандаа Элсаг бол тийм жоохон эсрэг талын хорон муу санаатай болгож зохиол дээрээ бичигдсэн байсан гэсэн чинь нэгэн удаа киноны хоёр найруулагч Chris Beck, Jennifer Lee хоёр бол одоо киноны дуу бол одоо Let It Go-ыг сонсоод тэр үедээ юу гэж бодсон бэ гэвэл киноныхаа зохиолыг өөрчлөх буюу Элсаг киноны гол дүр болгон хувиргасан. За тэгээд хоёр найруулагчийн нэг Jennifer Lee гэхдээ ингэж хэлжсэн. Бид анх одоо энэ Let It Go дууг сонсонгуудаа киноныхаа зохиолыг дахин шинээр бичих хэрэгтэй ухаарсан гэж ярьжсэн. За тэгээд энэ дууг бол Монгол хөлбөрөөр Золоо гэдэг охин 2015 онд дуулсан байдаг. Үргэлжлүүлээд бүгдээрээ киноны жүжигчтэй танилцъя. Элсагийн дүү Аннагийн дүрд жүжигчин Кристен Белл дуу оруулсан. За тэр бол 1980 оны 7 сарын 18-нд Мичиган мужийн Хантингтон Woods хотод төрсөн. Тийш их сургуульд суралцаж байх үеэсээ бол юм жижигхэн киноны дүрүүд тоглож гисэн. Түүний хамгийн анхны гол дүрийг нь бүтээсэн телевизийн драм бол одоо Veronica Mars хэмээх кино гэдэг юм байна. Энэ 2004 оноос 2007 оны хооронд гарч ирсэн. Тийм жүжигчин байна. За дараагийн жүжигчин бол мөсөн хатан Элсагийн дүрд дуу оруулсан Idina Menzel хэмээх жүжигчин байна. Тэрээр бол 75 оны 5 сарын 30-нд Нью-Йорк хотод төрсэн. Бас сайн дуулдаг. Мөн тэрээр ая зохиогч мэн жүжиглэхээ хийж байгаа. 1996 онд Rent Musical телевизийн цуврал тоож одоо анхны карьераа эхлүүлжсэн байна. За мөн 2007 онд Fox телевизийн Glee цувралд бол туслах төр бүтээж ирсэн. Glee цувралыг бол маш их шимтэн үздэг байсан. Энэ бол 100% high school musical юм цуврал байгаамаа. Тэрээр бол дууны өндөр нотыг бол маш сайн гаргадаг. За ингээд дараагийн дууруулсан жүжигчин бол цасан хүн буюу Olaf-ийн дүр дууруулсан Josh Gadden хэмээх жүжигчин байна. Тэрээр бол Angry Birds Pixies кинонд дууруулж исэн. За тэгээд нэг харамсалтай мэдээ бол 2019 оны 11 сарын 26-нд бол Twitter хуудаснаа нэгэн мэдээлэл хийсэн. Энэ юу гэж нэхэр өдрөг үзэл сайхан сэтгэл хошин цантай залууд баяртай гэж хэлэх болжээ гэж өөрөөгөө хэлсэн. Olaf-ийн олон мянган фэнүүд баярлаа гэж бичсэн байд. Энэ юу гэж нэхэр тэрээр дахин хизээч киноны дүр дуу оруулахгүй гэдгээ илэрхийлсэн зүйл болсон. Маш чадварлаг дуу оруулалтын жүжигчин байсан. За ингээд дахин кинон дээр бол харахааргүй болсон.
За кинонд минь ойролцоогоор 800 хүний бүрэлдэхүүн ажилласан энэ бол нөхсөр том баг байгаа. За тэгээд яг энэ 800 хүнээс 75 нь бол цэвэр аниматоруд байсан гэж байгаа. За аниматоруудыг бол тусгай супервайзерууд ахлан ажилладаг. За тэдгээр бол Тони, Беки гэсэн хоёр ахлагчтай байсан. За мөн 4 болгон тусдаа супервайзерууд дагалдан ажилладаг. Энэ супервайзерыг нь одоо зөвлөх гэсэн үг юм уу да хажууд ингээд хэлж өгдөг. За тэгээд Анагийн дүр дээр бол Хэмминг Ли гэж солонгос супервайзер ажилласан. За Элсигийн дүр дээр Wine Onton гэдэг одоо өмнө нь миний санджахын нэг гайхамшигт гэр бүлүүдийн кино байдаг. Тэрний Frozen нэмийг мөслөгийг гаргадаг тийм залуугийн дүр дээр ажилласан хүн Элсигийн супервайзераар ажилласан. За тэгээд Марта Грейгийн бүжгээс санаа аваад энэ Элсигийн бүжгийн хөдөлгөөнүүдийг гаргасан гэж ярьж байдаг. Гэхдээ 100% хуулаагүй. Баг зэрэг жоохон өөрчлөлт орчин үеийн хяналттай болгоод энэ кинонд оруулжээ. За кинон дээр нок гэж гардаг энэ бол одоо усны савдаг усны элементүүд дээ. Үүнийг гаргаж хийхэд бол энэхүү загварыг тодорхойлохын тулд 8 сарын хугацаа шаардсан бөгөөд Мона гэдэг хүүхлээр гардаг тэр усны бурхнаас илүү өндөр түвшинд сайн хийхэд бол нэлээд хүчин чармайлт шаардсан байна. Диснейгийнхэн бол өмнө хийсэн кинондасаа илүү сайн үзэгдлийг гаргах гээд ингэж их шамдан ажилладаг. Салхины сүнсийг бүтээхэд бол Swap хэмээх шинэ програмыг зохион бүтээсэн. Ер нь бол салхины хөдөлгөөн дээр 4 заримдаа бүр 5 аниматорууд бүтэн цагаар хамтран ажиллаж ирсэн. Яг жинхэнэ юм шиг салхины хөдөлгөөн дээр навчис хийсч байгаа хүмүүсийг хувцсан гэж тойлцож байгаа зэрэг хөдөлгөөнийг гаргахад хугацааг шаарджээ. За тэгээд дээр бол усны элементийг илүү боддоор гаргахын тулд маш их хугацаа зарцуулсан гэж ярьж ирсэн. Гэсэн ч бусад элементүүдээс илцоорч илүү ялгарх гад байсан учраас уг загвар дээр илүү ажиллаад одоо энэ морины юм дүрсийг оруулж ирсэн байна. Flurry effect гэж ярьдаг те. Энэ элементүүдийг гаргахад бол аниматорууд бол маш хүнд хэцүү байсан тул найруулагч 2 дугаар ангидын Олафын энэ биений гадаргууг бол мөнхийн юм хүүтэн гадаргуутай болгож хийсэн. За мөн шороо чулууны элементүүдийг хийх явцдаа нэг асуудал гарчсан. Тэр нь юу гэхээр ингээд чулуун авраг бит нь бол кинонд гарч байгаа. Тэгээд эднэр ингээд хөдлөх үед нь бол хоорондын үе мөчнүүдийн хэсгээс чулуунууд бутарч унж таараа гэж хэлээд Google-тэн дээрээ үүнийг оруулж хийх гэсэн боловч үзэгчдийн анхаарал эдгэрхий хин жижиг элемент рүү татчих юм болов гэж бодоод үүнийг хийхээ болсон юм байна. Тэгээд гол дүрүүддээ илүү анхаарал хандуулах болжээ. Бас нэмж төртгөл бол яг энэ Frozen 2 кинон дээр бол бүр 5 үзэгдэл урьдчилан бэлтгэсэн байсан боловч кинонд оруулдаг хассан. Дээр нэмээд бүгдэн 2 дууг бас оруулаагүй мөлий. За ингээд Frozen киноны минь анхны постэр цацгдсны дараа Америкийн астрофизикч одоо Neil Tyson гэж хүн нэг шүүмжлэлсэн. Тэр нь яаж нэхэр бодит амьдрал дээр цасны ширхэг ирмэг өнцөг талстууд нь 6 ширхэг байд юм байна. Харин танай кинон дээр 5 ширхгээр өгүүлсэн байна. Энэ бол одоо юу гэж нэхэр киногоо сайн судлаагүй зарим энэ бодит байдлаас жоохон зөрж байна гэсэн шүүмжлэлийг хэлсэн байгаа. За гэхдээ энэ бол зориуд 5 ширхэгтэйгээр хийсэн юм билээ. Кино гараад дуусны дараа бол энэ очор тайлагддаг. Хэрвээ та бүхэн энэ ямар ч үдэг мэдэх юм бол киногоо сайн анхааралтай үзээрэй. За тэгээ хариултыг та бүхэнд өөрсдөө чинь үлдээе. Анна Элсаг тэрвэрэд орон дээр хитдэг хэсэг үүдэг. За мөн дээр нь Анна хат хооронд өсөрдөг хэсгийг бол аниматорууд маань өөрсдөө бичлэн бүтээжээ. Энэ юу гэсэн гэхээр цэгэн мэдрэгчтэй хувц өмсөд үүнийг хүн хөдөлгөөнөөр хийгээд дараа нь 3D модель руугаа синк хийдэг хэлж байгаамаа. Анх Элса Атхо хоолнд ороод тэндээсээ хайж усан бүх нууцаа олж мэдснээс хойших төгсгөл хүртэлх 4 минут 20 секундыг хийхэд бол бүгд бүтэн 4 сарыг зарцуулсан байна. Энэ бол кино маань бас нүсэр хийцтэй байгааг илтгэж байгаамаа. За ингээд эцэст нь кино базаа хэлэхэд бол 6 жилийн өмнө гарсан Let It Go дагам дуулсан 5-7 настай байсан балчир хүүхдүүд минь одоо өсвөр насныхаа ирмэдээр ирсэн нэг үгээр хэлбэл киногоо дагаад бас цуг хөгшөрж байгаа юм байна да гэж бодогдож байсан. Тиймээс энэ удаагийн 2 дугаар анги дээр бол үйл явдал гэсэн киноныхаа агуулгын хүүхдүүдэд дагаад ч юм уу арай юм бодогдуулах төвшөнтэй болж ирсэн. Киноны хамгийн сайн туслах дүр бол цасан хүн Olaf юм аа. Нэг тийм charming дүр. Ер нь бол дүүн тийм extrovert харин их чин тийм introvert төрлийн хүмүүс гол таах кинон дээрээс анзаарна. Ялангуяа тэр нэг нэрээ үйл хөдлөн үзүүлээд тэрнгүүрээ ямар юм бэ гэдгийг таадаг тоглоомтой хэсэг гардаг. Энэ бол бодитоор харуулдаг. Ихэнх тохиолдолд бол айлын томчул бол introvert болж таардаг. За ингээд ерөнхийдөө та бүхэн киноноос Элсагийн хүчний талаар өнгөрсөнд болсон зүйлсийг ойлгохын зэрэгцээ түүний хүч одоо байгаль ихтэлхийтэйгээ ойрхон байх ёстойг бас харуулад авдаг. Frozen 2 дээр бол байгаль орчны талаарх тодорхой мессежийг дагуулдаг боловч агуулга нь гүнзгийрдэг. Юу нь бол Америкийн унган иргэдэд газар нутаг ард түмэнтэй холбоотой нарийн төвхтэй тэр хуучин түүхтийг бас Frozen 2 кино маань бас хөндөд авдаг. Та бүхэн тэр цаа байгуулан тэдний өмсөж өгж байгаа хувцснаас бол энэ Native American-ы соёл иргэншлийн талаар бас ойлгомжтой харагдана. За ингээд дэлхий, агаар, гал, ус гэсэн 4 сүнслэг чанартай элементийг бол кинон дээр маш сайн харуулдаг. Гал нь бол жижигхэн өхөрдөм гөрвлээр төсөөлөн харуулдаг. За ус далай тэнгисийг бол адуугаар харуулждаг. Харин дэлхийг бол аврах том чулуунуудаар гаргадаг эдгээр нь бол хөдлөөд явааддаг. Заримдаа сайн
ингээ сайн ажиллах юм бол гаднах төрх нь бол Англид үүдэг тэр Stonehenge тогттой бол бас төстэй харагдчихсан. За сүүлийн хэлмэд бол салхийг бол кинон дээр бол гээл хэмээн нэрлэгдэг. Энэ нь бол бодитоор илэрхийлсэн дүрц бол байхгүй яг ингээ дандаа салхилж байгаагаар гардаг. Эдгээр бүх элементүүд нь хүчрэн шүтэн. За эсвэл одоо монголчуудын эзэн ойн савдаг гэх мэтээр ирдэг нэг тийм бэлэгдлийг харуулж байгаатай төстэй юм шиг санагдав. Газар санамсгүй ингээ хүндэд бол лус савдаг хэлгэнгээд бага бахад нэмээ өвөнөр ярьдаг байсан. Яг үнэтэл төстэй юм санагдчихсан. Эцэст нь бол эдгээр дөрвөн сүнсийг нэгдмэл байдлаар нэг гогцоо болж байгаа зүйл нь Элса өөрөө гэдэг нь бол маш сонирхолтой байсан. За та бүхэн энэхүү анги дээр бол гэр бүл, хайр дурлал гэх мэт үндсэн санаанууд мессежүүд бол зөндөө арна. Энэ бол угаасаа кино болгонд өгдөг суурь. За тэгээд үүнээс гадна ууй гашуу, уралт гэх зүйлүүд нэмэлтээр орж ирдэг. Тэгэд эднийг даван туулж шийдвэрлэж байгаа зүйлс кинонд гарахаас гадна альва юмс бодит байдал дээр харагдаж байгаасаа илүү гүн гүнзгий их бэрхшээлтэй байдаг. Тэгээд үүнийг хэрхэн шийдэж байгааг та бүхэн Анагийн дүрээр харнаа. Энэ яаж нэхэр өнөөдрийнхөө энэ эрх мэдэл, хувь эрх ашигла хойш нь тавиад ирээдүйд болох илүү том зүйлийн төлөө шийдвэр гаргаж байгаа нь тэрхүү далан ирдэг үйл явдал юм аа. Ингээд та бүхэн энэ киног үзэж амжаагүй бол Univision-ийн видео сангийн 40 мянган бэлэгтэй кино зэснээс орж үзээрэй. За тэгээд киног үзчих юм бол 40 мянган бэлгнээс нэг хэрэг нь үүсэж байгаа юм биш үү? Энд хүрээд кино задлангийн 61 дахь дугаар өндөрлж байна. Дугаарыг бэлтгэхэд гар бие оролцсон Бат Эрдэнэтэй баярлалаа. Дараагийн дугаар хүртлээ. Түр баяртай.